Чимрүү сайд. За Баянгын хорон дарга гишүүд хилцүүлэлт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За эрүүл мэндийн салбарын зарцуулж буй төсөв нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын юун дээр гарч байна вэ? Энийг дарах ёстой. За нийтдээ нэг 5 чиглэлээр төсвийн танилцуулга хий. Эрүүл мэндийн салбарын 26 оны төсөв ба хэрэгжүүлэх бодлого, эрүүл мэндийн сайдын багцын 26 оны урсгал төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн 26 оны төсөв, эрүүл мэндийн салбарын 26 оны хөрөнгө оруулалтын төсөв, эрүүл мэндийн салбарын төсвийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт гэсэн ийм 5 чиглэлээр та бүхэнд танилцуулга хийя. За бодлогын хувьд бол эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсөв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад доноруудын зөвлөмжөөс бага байна. За ковидын үед бол одоо 2021 онд анх удаа засгийн газрын зардалд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөнд хүрсэн. Гэвч энэ нь онцгой үе байсан бөгөөд вакцины голлон нөлөөсний та бүхэн мэдэж байгаа. Харин доктортой санхүүжилт болж чадаагүй учраас эргээд зардлаа хомих шаардлагатай тулгарсан. Энэ салбарын санхүүжилтийг доктортой өсөн нэмэгдүүлэх зохис бодлого хэрэгтэй энд харуулж байна. За 26 онд засгийн газраас эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлд оруулж иргэдийн саналд үндэслэн хөрөнгө оруулалтын төсвийг 5.5 дахин нэмэгдүүлэн өргөн барьсан. За хэрвээ тус зээлийн төслийн хилцээр амжилттай бол одоо бид их хурлд өргөн барьсан байгаа учраас 26 онд хэрэгжиж эхэлбэл салбарын санхүүжилт 3.9 их найд болж дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6% хүрэх, засгийн газрын төсвийн 11.8% хүрэх ийм төлөвлөлттэй байна. За 26 оны төсөвт очих бодит эрсдэл нь эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв бөгөөд орлогон доктортой нэмэгдэх боломжгүй байна. Шимтгэлийн төлөвлөгөө биелэхгүй, эдийн засаг хүндрэлтэй, улсын төсвөөс олох санхүүжилтын төсвийн хүндрэлээс болоод нэмэгдэх боломж хомс байгааг та бүхэн мэднэ. Иймээс бид байгаа төсөвтөө багтаж, үр ашигтай ажиллаж, зарим хязгаарлалтыг өргөжлүүлэхээс өөр гарцгүй байгаа. За энэ одоо дараагийн слайд дээр ярив. За та бүхэн энэ хийтгэн тоог хэлчихье. За 25 оны батлагдсан төсөв 26 оныхтай харьцуулсан тоонуудыг харуулж байна. За улсын төсөв 26 оны хязгаар энэ бас их чухал үзүүлэлт байдаг. Ер нь бол улсын төсвийн хязгаар түүндээ тааруулж одоо макро эдийн засгийн үзүүлэлтэд уялдуулж засгийн газар байгаа мөнгөө хуваарилдаг ийм тогтолцоо. Энэ бол одоо төсвийн доктортой байдлын тухай хуулиараа ингэж заадаг. За энэ байдлаас ингээ харах юм бол одоо бид 2026 оны санал бол одоо нийт эрүүл мэндийн салбар 2.755 тэрбум төгрөг байгааг та бүхэн харж байгаа баха. За дараагийн слайд дээр чухал зүйл байна. За тэгэхээр бид одоо хязгаарлагдмал байгаа энэ буцаач төрүүлээ явчих. Хааш явчих. Энэ дээр байж байгаа. Тэгэхээр энэ хязгаарлагдмал төсөв дотор яаж одоо үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх үү гэдэг нь эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн сайд миний хувьд одоо гол бодлого байлаа. За ингээд бид одоо байгаа төсвүүдийг ингээд та бүхэнд харуулъя. Жишээлбэл одоо эхний дээд хэсэгт байгаа нийгмийн эрүүл мэндийн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нийтдээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хувьд хуультай болсон. Энд нэг 120 тэрбум төгрөг байгаа. За энийгээ одоо бид яаж зохистой зөв зарцуулах уу гэдгийг бас та бүхэнд товчхон танилцуулъя. Тэгэхээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн бодлого баримталж байгаа газруудаас зөвлөж байгаа зүйл бол аль болох бид оновчтой үр дүн гарахуйц үйл ажиллагааг нийгмийн эрүүл мэндийн чиглэл зарцуулах зөвөө гэдэг ийм байр сууриас ер нь 5 үйл ажиллагааг энэ халдварт бус өвчний эсрэг хэрэгжүүлэхээр бол одоо төлөвлөж байгаа. Тухайлх юм бол одоо бид халдварт бус өвчин гэдэг маань өнөөдөр зүрх судасны өвчин тэгээ хавдар хоёрыг аваад үзэхэд л нийт нас баралтын 60-70% болчихж байгаа учраас энэ нь чиглэсэн дөрвтэй үр дүн гарах үз хэмжих үз ийм хөтөлбөрүүдийг
санхүүжүүлэх ийм бодлого барьж байна. За хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ. Өвчний хяналт сэргийлэлт тогтолцоог сайжруулна. За энэ бол бас их онцгой зүйл байгаа шүү. Энэ дээр та бүгдийг бас тогтоосоо гэж хүсэж байна. 2026 оноос өмнө бид одоо багтаж өвчний хяналт сэргийлэлт, урьдчилан сэргийлэлтийн ийм бүтэцтэй болохоор одоо төлөвлөн ажиллаад энэ дээр бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за мөн эрүүл мэндийн яам бүгдээрээ энд яаж бид одоо энэ CDC гэдэг бүтцийг бий болох уу гэдэг олон цаг хугацаа өнгөрсөн хэлцүүлгүүд хийгдээд одоо хэрэгжүүлэхэд баг бэлэн болсон байгаа. Тэгэхээр энийг одоо хэрэгжүүлэхийн өмнө бас одоо эрүүл мэндийн салбарын бодлогыг барьдаг, энд санаа зовдөг та бүгдийг бас урьж оролцуулж нэг хилцүүлэг хийгээд тэгээд 26 оноос өмнө Монгол улсад бид энэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлнэ гэсэн ийм том зорилго тавьсан байгаа. За хоёр дахь бодлого нь бол анхан шатны тусламж тогтолцоог зохиц шинжилэл хийнэ гэж зорж байгаа. За анхан шатны тогтолцоогоо бид сайжруулах том зорилгууд бас өнгөрсөн хугацаанд хийгээгүй бас хийгдсэн. Гэхдээ энэ маань одоо бодиттой яг амьдрал дээр хаалга баригч нөгөө анхан шатны тусламж үйлчилгээнд ирж байгаа хүмүүсийг бүрэн хамруулж чадж байгаа юу гэдэг асуудал бас нэлээд эргэлзээтэй байгаад байгаа. Тухайлх юм бол одоо анхан шатны тусламж үйлчилгээн дээр бид нэг нийт одоо эмнэлгээр эхэлж үзүүлэхдээ 80% нь очдог байгаасаа гэж зорж байгаа. Тэгвэл өнөөдөр байгаа тоо баримт даатгалын мэдээллийг харах юм бол ердөө 50% нь анхан шатан дээр очоод тэгээ бусад 50% нь шууд дараагийн шатлалын эмнэлгүүд рүү явж байна. За дээрэс нь энийг зохицуулах бид одоо 13 дугаар маягтыг ажилуулдаг. За энэ маань ч гэсэн өөрөө бас хангалттай бүрэн тогтолцоог барьж чадахгүй байна. Тийм учраас тогтолцоо санхүүжилтийн системийг бүрдүүлж ажиллах нь бол их чухал байгаамаа. За дараагийн энэ зорилго бол салбарын үр ашгийг дэвшлүүлэх зохиц бодлого хэрэгжүүлнэ. За ерөөсөө манай салбарын одоо гол нэг тусламж бол эмнэлгийн тусламж байгаа. Эмнэлгийн тусламжийн гол одоо суурь бааз нь бол ерөөсөө санхүүжилт. Санхүүжилт байхгүйгээр эмнэлгийн тусламжийг бид одоо яаж сайжруулах гээд чадахгүй. За тэгвэл энэ санхүүжилтийг илүү доктортой болгох чиглэлд одоо анхаарах. Дээр нь санхүүжилтийн даатгалын сан өөрөө бие даасан даатгал шиг байж чаддаг. За мөн одоо цоорхоо нүх савгүй илүү одоо нээлттэй захимжсан актуар тооцоол гаргаж чаддаг. За мөн одоо яг одоо сангийнхаа үүргийг эрсдлийн сан гэдэг энэ зорилгоо биелүүлж чаддаг ийм бүтцтэй болохын төлөө зорж байгаа. Хэдий санхүүжилт одоо нэг их 8719 тэрбум байгаа ч гэсэн энэ мөнгөндөө бас одоо илүү одоо боломжтой, шаардлагатай жинхэнэ эрсдлийг даасан ийм эрүүл мэндийн санхүүжилт хийнэ гэсэн ийм зорилго агуулж байгаа. За хөрөнгө оруулалтын хувьд бол нийт өсвөөс бол нэг 211.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. За мөн одоо гадны хөрөнгө оруулалтаа бид баталж чадах юм бол түрүүн хэлсэн тийм ээ 5.5 дахин нэмэгдэж урд өмнө байгаагүй том хөрөнгө оруулалт бол орохоор байгаа. Үүнийг бол одоо улсын их хурл өөрөө сойрхон батлах ёстой байгаа. За уучлаарай. Энэ хүрээндээ бид одоо зорж байгаа гол асуудал бол ерөөсөө л энэ яаралтай тусламж эрчим тэмчилгээ харуулж шигдээс гэмтэл ослыг одоо ерөөсөө улс даяараа дааж чаддаг байхыг зорж байгаа. За би бас өмнөх ярилцлагуудад бас хэлж байсан Монгол улсад ялангуяа одоо түргэн тусламж, түргэн очдог, түргэн очоод тээвэрлэхдээ зөв тээвэрлэж, эмчилгээг одоо тээвэрлжийг явцдаа зөв хийж өөхөх битгий хэлбэр дахир дутуу болохгүй болгох ийм боломжтой эмчилгээний аргуудаа хийж чаддаг байх. За мөн одоо аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод за харуулт бол харуулт, шигдээс бол шигдээс эсрэг эмчилгээ нь заавал одоо төвлөрсөн том эмнэлэг рүү явахгүйгээр тэр байран дээр хийгдэх боломжтой байх. За мөн одоо хүүхдийн эрчимт эмчилгээг бас одоо яаралтай шийдэж чаддаг байх. Ийм тогтолцоо хийхээр бид Азийн хөгжлийн банкнд төслөө бичиж өгөөд ойролцоогоор нэг 225 сая доллараар 2 жилийн хугацаанд бүх аймагуудад шаардлагатай хэрэг орон байшин хэрэгтэй бол орон байшин, тоног төхөөрөмж, дээр нь хүний нөөц сургалт, за төргөн тусламжийн одоо амбуланс явдаг эмнэлэг, за эмнэлэг нь өөрөө шинэ технологи ашигладаг. За мөн түнчлэн одоо тээвэрлж явах явцтай интернет холбоотой байнгын одоо веб зөвлөгөө авчдаг ийм төргөн тусламжийн тогтолцоог оруулахаар бид одоо бүх нөөц боломжоо ийшээ дайчилж байгаа. Энийний цаана нэг чухал тоо байгааг та бүхэн бас сонссон баг. 24 оны
нас баралтын тоог харахад 18,200 гаруй иргэн Монгол улсад нас барсан. Эдгээрийн 70% нь эмнэлэгт бус нас барсан. 70% нь эмнэлгийн бус нас баралтай. За тэр эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар хэрвээ эмнэлгийн тусламж түргэн очоод саяны хилдэгчлэн эрчим дэмжлэгээ энэ төр шуурхаа хүрч чадсан бол бид 6,000 буюу 3.1 иргэдэд аврах өхүүлэхгүй байх боломжтой байсан гэсэн ийм тоо статистик судлаачид өгдөг. Тийм учраас энэ бол маш чухал тоо. Ерөөсөө бид эрүүл мэндийн салбарын гол зорилго бол одоо нас баралтыг бууруулах, үүндээ хүрэх том зорилго бол энэ ажил байна гэдэг дээр бол одоо бид их анхаарал хандуулж нэлээдгүй хүч чармаалт өнгөрсөн хугацаанд гаргалаа. За анхан шатны тусламж үйлчилгээнд дээр бид санхүүжилтийг нэмье гэж байгаа. Төсөв батлагсны дараагаар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр энэ асуудлыг оруулж хамтын шийдвэр гаргуулна. За энэ бол ерөөсөө бид хаалга баригчийн тогтолцоог илүү сайн болгохын тулд бид одоо санхүүжилтийнхаа байгаа мөнгөө яаж одоо эрүүл мэндийн анхан шатанд аваачих вэ? Мөнгө хажуугаар нь тогтолцоогоо яаж сайжруулах вэ гэдэг асуудлыг хүртэл бид одоо ярилцаж энэ асуудал шийдэх ёстой байгаа. За зөв судасны төв барина. За энэ бол одоо олон жил явсан Люксембургийн санхүүжилтээр одоо улсын 3 дугаар төв эмнэлэгтэй хамтарсан зөв судасны төв барих төсөл маань бас одоо амжилттай хилцээр хийгдэж, сангийн яам энэ дээр мундаг манлайлалтай ажиллаж нийт санхүүжилтийн бараг тал хувийн бол бид зээлээр тал нь буцалтгүй тусламжаар Люксембургийн вант улсаас тоног төхөөрөмж одоо хандивлаж тэр одоо бүх тэзүүн хийгдэж өнөөдөр баригдахад бэлэн болоод улсын хурал түргэн баригдаад байгаа. За миний түрүүний хэлдэг нөгөө түргэн тусламж энэ зөв судасны төв хоёр бол хоорондоо шууд хамааралтай. Одоо ч гэсэн улсын 3 дугаар төв эмнэлэгт аймагуудад харуулж хигдээс болсон хүмүүсүүдийг захин тогтолцоогоор дамжуулан зөвлөгөө өгж Улаанбаатар хот руу авчихгүй байдлыг шийддэг энэ тогтолцоогоо илүү сайжруулах ийм нэгдсэн тогтолцоо болох юм. За мөн бас одоо хэрэгжиж байгаа нэг төсөл бол ADB-гийн call center буюу түргэн тусламжийн дуудлагын төв бас одоо баригдаад эхэлчихсэн ажил нь явж байгаа. Тийм учраас энэ хэрэгжих төслүүд мөн дандаа хоорондоо уялдаатай бие биендээ шүтэлцсэн ийм хөтөлбөрүүд байгаа гэдэг бас хэлчихье. За дараагийн слайд руу орчих. За бид бас энэ дээр бас нэг цөөхөн зүйл хэлчихье. Цаг хугацаа бас бага байгаа учраас. За иргэн төвтэй тусламж үйлчилгээ хүргэх тогтолцоог бий болгохоор зорж байна. За жишээлбэл одоо Монгол улсад онцлогдож эмчлэгдэх боломжгүй гадаад руу явж байгаа урсгал бол нэг 250 орчим тэрбум төгрөг гэж тооцоол байдаг. Тэгэхээр нэгсэндээ манай шатлын одоо лавлгаа шатлын эмнэлгүүд иргэдтэй эмнэлгийн тусламжийг одоо орчин цагийн технологи дээрээс нь бас одоо 5 тухтай байдал за мөн одоо зарим технологи дутуу зэргээс болоод гадагшаа иргэдээ 250 орчим тэрбум төгрөгийн урсгал явсаар байна. За тэгвэл эдгээрийг одоо эх орондоо нутагшуулахаар нэлээдгүй ажил өнгөрсөн хугацаанд бас хийгдсэн. За үүн дотор бас бид бас энэ 26 онд бол бодиттой нэг 4 төрлийн тусламж үйлчилгээгээ нутагшуулъя. За манай эмчнэр гадагшаа яваад багаар яваад сураад ирдэг. Ирээд одоо эмнэлэгтээ тухайн тогтолцоо шинэ эмчилгээг нэвтрүүлэх гэтэл даатгал санхүүжилт нь ороогүй учраас тэр эмчилгээг үргэлжлүүлэн хийх нь өөрөө нэлээд тийм санхүүгийн бэрхшээл туулдаг. За тэгвэл энэ бэрхшээлүүдийг бас давж гаргахад нь бас одоо эрүүл мэндийн дэмжих сангийн бодлогыг энд уялдуулж амжилттай болгохыг зорж байна. За мөн бас түрүүн хэлсэнчлэн нөгөө аймагаас Улаанбаатар хот руу ирдэг тогтол одоо эмнэлгийн энэ урсгалыг бас бууруулах ийм том зорилго бас бид хийхээр анхааран ажиллаж байгааг дуулгая. Энэ слайдн дээрс та бүхэн харчаарай. За дараагийн слайд руу орчие. За нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой зүйл дээр энэ бид бүгдээрээ мэдтгээ. Ер нь бол хамгийн чухал зүйл бол одоо энэ нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэхэд зарцуулсан $1 болгон буцаад $5.6 болон буцаж ирдэгэ гэж ярьдаг. За үүний ард бол одоо нас баралтыг бууруулдаг том чухал тооцооллууд байгааг та бүхэн эндээс харчаарай. За тэгэхээр бид одоо эрт илрүүлгийн тогтолцоогоо илүү боловсронгуй болгож масс скрининг буюу зүгээр хүн ардад эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг хийдэг ийм тогтолцооносоо гарч илүү оновчтой зарцуулсан төгрөг болгон
хүний амь насыг аварсан байх ийм систем рүү орохоор зорж байгаа. Энэ ч утгаараа бид сая өнгөрсөн 9 сард эрүүл мэндийн эрт илрүүлгийн тогтолцооны санхүүжилтаа зогсоолоо. За одоо бид илүү оновчтой тогтолцоог энэ 25 онд эхэлнэ. Тухайлах юм бол одоо нас баралтын одоо гол шалтгаан болоод байгаа хорт хавдрын өвчлөлийг би бас ганц 2 тоо хэлчихье гэж бодож байна. Өнөөдөр бидэнд эрт илрүүлэгт нэг 45.2 тэрбум төгрөг байгаа. 26 онд одоо зарцуулах гэж байгаа. Тэгвэл үүнийг бид оновчтой хийж чадах юм бол зөвхөн хорт хавдрын эмчилгээ өнөөдөр бид төсөвт 150 тэрбум төгрөг зарцуулж байна. Хорт хавдрын эмчилгээ нөгөө хөнгөлтөө эм энтэтүүд нийлээ 150 орчим тэрбум зарцуулдаг. Тэгвэл бид хэрвээ оновчтой хорт хавдрыг эрт илрүүлж чадах юм бол ердөө одоо 5 төрлийн хорт хавдар нийт хорт хавдрын 60% эзэлж байгаа. Тухайлах юм бол хотоодны хорт хавдрыг ганц дурангийн онцлогоо хийхэд бид зөвхөн хотоод бэлтгүү бүр улаан хоолойны хорт хавдрыг давхар оншилчихна. Эрт үедээ онцлохлоор унтуулж хагалгаа хийх шаардлагагүй. Зүгээр төр зур хөнгөн унтуулгаар хотоод улаан хоолой хорт хавдрын састыг хуулж аваад маргааш тэр хүн гэртээ хараад 7 хоногийн дараа хөдөлмөр ажиллаа эрхлэх ямар нэг хөдөлмөрийн чадвар алдал байхгүй. Дээрээс нь бүрэн идэх магадлал нь 98%. Илгэний хорт хавдар бид хүн болгонд хийх шаардлага байхгүй. БЦ вирустай хүн л илгэний хорт хавдар туснаа гэхээс ердийн одоо жирийн БЦ вирусгүй явж байгаа эрүүл хүн илгэний хорт хавдар өвдөх магадлал 5%-аас бага. Тийм учраас илүү оновчтой байна гэдэг энийг хэлээд байгаа. Өнөөдөр одоо эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа омоо үзүүн хорт хавдрыг харъя. Хүний хөхөнцөр вирусын халдвар архагшаагүй эмэгтэй хизээч энэ хавдраа өвдөхгүй шүү дээ. Тийм учраас бид хэнийг үзэх үү гэдэг нь их тодорхой байхгүй юу? Тийм учраас бүх эмэгтэйчүүдэд вирус байна уу гэд бүх гэдэг нь одоо насанд хүрснийг ярьж байгаа юм тийм ээ 30 наснаас дээш. Хэрвээ омоо үзүүн вирус байхгүй байх юм бол тэр хүн 10 жилд нэг удаа ахаад хөхөнцөр вирус байна уу гэдгийг л үзүүлнэ. Халдвар архаг болцсон байгаа эмэгтэй 3 жил болгон омоо хүзүүн хяналтанд явна. Энэ өөрөө мөнгө зарцуулалт зөв болно, оновчтой болно, өвдөх эрсдлийн улсуудаа ялгаад өгч. Тэгэхээр бид ийм тогтолцоо руу орох гэж байна. Энэ тогтолцоог хийж чадах юм бол зөвхөн би сая хэллээ хорт хавдар дээр ихэд 150 тэрбум, дээрэс нь бид хүний амь нас хөдөлмөр алдалтыг тооцоог байгаа шүү дээ. 150 тэрбум төгрөг. За зүрхний харуулт шигдээс даралтыг илүү хяндаг болох анхан шатан дээр нь даралтыг үздэг, даралтны юм уугаад хяналтанд оруулдаг хүмүүсийн тогтолцоог оруулж өгснөөрөө нөгөө харуулт шигдээс чинь бид бууруулах. Өндөр хөгжилтэй орнууд өнөөдөр зүрхний шигдээсээр нас орох болчиход байна шүү дээ. Тийм учраас бид энэ тогтолцоо руу орох энэ бодлогын арга хэмжээнүүд хийж байгаа шүү. За мөн одоо та бүхэн бас нэг зүйлийг ойлгож байгаа. Өнөөдөр монголчууд бид элэг хотоодны хорт хавдраараа нас баралтаараа дэлхийд одоо нэгт жагсаж байна гэж одоо гайхуулах биш дамжгийн тоо байгаад байгаа шүү дээ. Үүнийг одоо эмчлэх хянах боломжтой тогтолцоо бол бид хеликобактери хоол хүнсний аюулгүй байдал халдвар хамгааллын дэглэмээ хийж чаддаг л болчих юм бол хеликобактеригүй болоод хотоодны хорт хавдрын өвчлөл шууд өөрөө буурах өндөр магадaltaй болчих. Тэгэхээр энэ тогтолцоог бас одоо хийх тал дээр сая энэний өмнөх энэ слайд дотор байгаад байгаа. Дээрээс нь одоо их хурл дээр олон гишүүд энэ хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн тухай хууль энтергээд олон хуулиудыг одоо төслийн өргөн барьцсан хэлцэж байгаа. Энэ болгон энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд бас их хувь нэмрээ оруулнаа. За дараагийн слайд руу орчие. За санхүүжилтийн реформ хөрсөн үр дүнгууд гэдэг энэ яг 20 оноос хойш бид энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоон дээр шинжилэл хийсний үр дүнд би нэг энд хоёрхан тоог хэлчихье гэж бодож байна. Тухайлах юм бол 20 онд одоо жишээлбэл эрүүл мэндийн даатгалаар санхүүжилт авсан хүмүүсийн тоог одоо дундах тэр графикийг хараарай. Тэгээд 24 онтой харьцуулахад энэ маань 2.8 сая хүнээр нэмэгдсэн байх жишээтэй. Нэгэсэндээ эрүүл мэндийн даатгалаар эрсдлээ даалгаж байгаа хүмүүсийн тоо ийм өндөр нэмэгдсэн. 2.8 сая болтлоо нэмэгдсэн. Давсан тусламж үйлчилгээг авах юм бол 26.3 сая нэхэмжлэл ирсэн байна гэсэн үг шүү дээ. Эмнэлгийн тусламж авсан байна гэсэн үг. За хамрагдалт буюу 83.8% нь энэ даатгалаас тусламж авч эрүүл мэндийн эрсдлээ даалгаж чаддаг болсон байна. Бидэнд сайн дэвшил байна.
даатгал эрсдлийн жинхэнэ үүрч чаддаг санхүүгийн дарамтаас гаргах хэнийг ч орхитуулахгүй байх гэсэн энэ том зорилгоо биелүүлж чадж байгаамаа гэдэг энэ ганцхан слайд энэ ганцхан тоогоор та бүхэнд хэлчихье гэж бодож байна. За мөн одоо санхүүгийн хамгаалалт сайжирсан 142 мянга буюу нийт одоо тусламж үйлчилгээ авсан иргэдийн 5%-тай тэнцэж байгаа иргэд нь 2 саяас их санхүүгийн тусламж авсан. За 20 оноос өмнө ямар байсныг та бүхэн санаж байгаа бах. Жилдээ 2 сая төгрөгөөс илүү санхүүжилт авч чадахгүй ийм тусламж үйлчилгээ байсныг өөрчилсөн. Энэ бол одоо том дэвшил гарсан гэдгийг би энэ хитгэн тоогоор харуулчих гэж бодож байна. За дараагийн слайд харуулчих. За эрүүл мэндийн даатгал дээр нэг үүсэж байгаа нэг томоохон асуудал бол энэ авлага буюу ковид сар дахлын үед бол бараг 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олон нийтийг хамарсан халдвар төвчөнд тэмцэхэд зарцуулсан. За үүнийгээ буцаагаад засгийн газар одоо энэ даатгалын санг буцаан одоо энэ авлагын бүрэн барагдуулаагүйтэй холбоотой жил дамсан одоо авлага үүссэн. Энэ авлага үүссэн өөрөө даатгалын тогтолцоог одоо хэвийн ажилуулахад томоохон одоо бэрхшээл болсныг та бүхэн бас нэлээдгүй сонссон баха. За мөн одоо эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцэл энэ их чухал слайд байгаа. Энэ слайд дээр одоо юуг харуулахыг хүссэн гэхлээр төрөөс дааж байгаа тусламж үйлчилгээ авж байгаа иргэдийн гүйцэтгэл нь төрөөс өгж байгаа санхүүжилт энэ хоёр хоорондоо таарахгүй байна. Нэгсэндээ алдагдaltaй. Энэ алдагдал нь сангийн алдагдал болж харагдаж байгааг та бүхэн харж байгаа. Төр шимтгэлийн дааж байгаа иргэдийн бас одоо шимтгэлийн төлөвтөө ажил эрхэлж байгаа улсуудтай бас одоо шимтгэл нь тэнцэхгүй байгаа тоог та бүхэн бас эндээс харж болж байна. Гэхдээ 26 онд нэг гарсан томоохон сайн зүйл бол одоо нөгөө төрөөс дааж байгаа шимтгэлээ бид ямар ч байсан 2% руу аваачлаа. Одоо ажил эрхэлж байгаа хүн хувьяасаа бол 2%, ажил олгогч нь 2%-ийг өгдөг. За тэгвэл өнөөдөр 26 оны 1 сарын 1-ээс төр шимтгэлийн дааж байгаа иргэдийнхаа хөдөлмөрийн хөрсний доод хэмжээтэй тэнцвэс 2%-ийг өгдөг болсон. Энэ нэг ойролцоогоор 430 тэрбум төгрөг болж байгаа. Ийм байдлаар бас сангийн тэнцэл бас овоо дээшилж байна. За ингээд бид одоо энэ эрүүл мэндийн даатгалын санг бэхжүүлэх бас чухал хөтөлбөрийг төсөвтэйгоо цог өргөн барьсан нийтдээ 9 зорилготой том хөтөлбөр 28 он гэхэд эрүүл мэндийн даатгалын сан өөрөө жинхэнэ бие даасан сангийн зарчмаар ажилдаг. За тэгээд сангийн тэнцэл жинхэнэ одоо тэнцэн утгаараа дээрэс нь иргэдээ санхүүгийн дарамтгүйгээр эмнэлгийн тусламжаа бүрэн дагаад за дээрэс нь тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд нь хамгийн гол нь байгууллагууд нь хангалттай санхүүжилт авч чаддаг. Ажилчид нь цалин хангалттай эм хангаан нийлүүлдэг байгууллагууд нь үр ширгүү нэг ийм зөв тогтолцоо руу орох ийм зорилго тавьж байгаамаа. За би тэгээд хэдэн слайдуудыг өнгөрөөч. Эрүүл мэндийн даатгалын сангийн 25 оны төсөв гэдэг яг наатахаа тавиад өгөөч. За эрүүл мэндийн даатгалын сангийн 26 оны төсөв нийт дүнгээр 25 оны батлагдсан төсвөөс 20 тэрбумаар буурсан, тогтоогдсон төсвөөс 30 тэрбумаар нэмэгдсэн байна. 25 оны гүйцэтгэлээс 70 тэрбумаар, 25 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 250 тэрбумаар багаар өргөн баригдсан. За бууралт нь улсын төсвөөс хариуцах тусламж үйлчилгээнд тодтогсон төсвөөс 40 тэрбумаар буурсан, төр төлбөрийг хариуцах анхан шат хор тавдар яаралтай түргэн тусламж эрчим тэмцэлгээ сэтгэц халдвар төвчний тарифыг бууруулах тоо хэмжээг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байгааг энд одоо илэн далангуй хэлчихье. Гэвч эдгээр үйлчилгээнд нэг шаардлагатай үйлчилгээ шүү. Тийм учраас бид энэ дээр бас одоо үн тарифын зохицуултуудыг бас оруулнаа. За төр хариуцах иргэдийн шимтгэлийн хувь хэмжээ 25 онд 2% болгосон ахиж сэдийч мөнгөн дүнгээр бодит өсөлт болоогүйг сая би бас хэлхийг оролдлоо. За нийгмийн даатгалын сангаас авах ёстой авлага буюу иргэд аж ахуйн нэгж шимтгэлээ төлж ноогдуулалт эрүүл мэндэд хийсэн ч одоогийн байдлаар 104 тэрбум төгрөг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлээгүй байна. Энэ санхүү мөнгө урсгалын менежментэд бас сөргөөр нөлөөлөд байгаамаа. 104 тэрбум төгрөг одоо Абакер сайд энэ сууж байна. Тэгэхээр одоо авлагатай байгаа гэж ойлгож болох нь байна. За ингээд би хөрөнгө оруулалтуудыг бас хэлчихсэн учраас нэлээд цаг явчихлаа. Ингээд
илтгэлээ үгээр зогсооё. Та бүгдийн асуултанд хариулахад бэлэн байна.